Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Өнөөдрийн Talk Talk podcast-ийн 8 дахь дугаарын зочноор сэтгүүл зүйн медиа технологийн тэнхимийн дөрвөн төвшний оюутан наман дээр мань оролцож байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. За урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Өргөцөндөө бас их баяртай байна. За төгс курсын оюутан. За мөн хос мэргэжлээ сурдаг. Тийм би ч одоо сэтгүүлчээр болон англи хэлний орчуулагчаар сурдаг. За хос хөтөлбөрөөр сурах юу нь ямар байд юм бэ? Гэтэ ийм байсан. Миний яг мөрөөдөл болохоор сэтгүүлч байсан байхгүй юу? Сэтгүүлч болох. Тэгсэн чинь манай ээж угаасаа нөгөө нэг 12 төгсөөрнийх ээж аваас шууд хараад бус болчихгүй штэ. Тэнгүүт ээж за би бол чамд ингээ хэл сургамаар байна. Чи энэ хүмүүнлэг гэдэг сургуульд ийм хос хөтөлбөр нь байд юм байна. 2 мэрэгчлэр давхар сурж болд юм байна. Тэгээд чи миний энэ хүсэж байгаа англи хэлний орчуулагчаар нь давхар сурчих. Тэгээд чиний хүсэж байгаа сэтгүүлчээр бас сурах чи гэд орж ирсэн байгаа. Ер нь бол нэг амар хүсэж бол орж ирээгүй. Хосоор бол сэтгүүлчийн мэрэгчлээ бол хүсэж орж ирсэн. Тэгээ хосоор сурах нь яг хэр хэцүү байд юм бэ? Ер нь ингээд та нар ч гэсэн бас хардаг л байлгүй те. Ингээд хүүхдүүд 15хан гэртид үзэж байхад би ч одоо хамгийн сүүлд хэл 29 гэртид үзлээ штэ. Тэгэнгүүт ингээд ачаал бол ер нь бол 2 дахин яг нэмэгдэж байгаа. Би бол ажил хийх боломжгүй. Яг хуу тэгээд зарим хичээл дээр нэг унан барин бас ажил хийж үзсэн. Тэгэхээр ер нь бол та хэдийг бодох юм бол нэлээд хичээлтэй кредиттэй. Тэгээ жоохон завгүй байх магадaltaй юм байна да. Одоо удахгүй төгслөө ш 2 сарын дараа. Харин тийм гоё юм. Энэ мэдрэмж нь гоё байна. Төгсөн мэдрэмж нь. Гэхдээ одоо яг ингээд яг хуу ер нь бол муухай л байсан л та. Зүгээр яг яагаад гоё юм бэ гэсэн чинь одоо яг энэ одоо амар ачаал ихсэж байгаа хгүй миний би бүр яг ядраанд орж эхэлж байна. Тийм тэгэл ингээл явц мавцсан юу үлээ. Энэ шалгалтаа энэ даалгавраа хийсэн билүү хийгээгүй лүү гэдэг ингээ амар манарцсан. Тэнгүүд ер нь бол нэг зуны амралт эхлэх гоё гэдэг. Тэгэхээр ер нь яг амрах байгаа гэдэг нь гоё байгаа ч гэсэн дахиж энэ сургууль сурахгүй гэхээр амар гонигтай байна. За сэтгүүлч мэргэжлэр ер нь бол багасаа мөрөөдөд орж ирсэн биз дээ. Энэ мэргэжлэр сурна гэдэг. Тэгсэн. За одоо төгсөөд бакалавраа дүүргээд магистраа сурах бодлоо гоё. Шууд уу? Тийм. Шууд бол магистраар сурна гэж бодохгүй байгаа. Яг хүмүүс манай ангихан бол сурч ил гэж илээ өөр мэргэжлэр. Гэтэ миний бодлоор бол зүгээр яг бакалавраа авчаад нэг 2 жил мэл Монголдо сайхан ажилт юм уу яг мэргэжлэр. Тэгээд яг би чадах нь уу чадахгүй байна уу гэдгийг мэдчихэд гадагшаа магистр сурах гэж бодож байгаа. За одоо ингээд сэтгүүлч чинь ингээд дотроо олон төрөл байгаа шүү дээ. Радио, сонин сэтгүүл, телевиз ч юм уу те. Ер нь өөрийгөө энэ 4 жилийн хугацаанд ер нь аль тал руу илүү ажиллах боломжтой юм шарж байна. Яа тэр за яг аль би бол өөрийгөө арай л магтчих юм. Ер нь яг аль тал руу хөрвсөн чадхал ахaltaа. Гэтэ ямар ч гэсэн мэдээний албанд бол ажиллахыг хүсэхгүй байгаа. Нөгөө дандаа бид нар дадлага хийдэг штеп. Тэгэхээр яг мэдээний албан дээр очихоор яг зөвхөрчдөг байхгүй. Ямар хэцүү юм бэ? Би одоо баян ийм хийгээд 40 жилийн юм хийж амьдрах юм бах та гэхээр зөвхөрчөөд идэг. Тэгэхээр одоохондоо бүр яг тийм юм гэсэн юм яг алгаа. За тэгвэл цаг хугацааг ухраа. Аха. За 10 жил. Шууд ахлах ангиас эхлэе. Ахлагтай ямар хуу сурагч байв? За яг уу бас дундаа ингэж явах ярьчих уу. За болно шүү дээ. За ер нь бол юм байсан. Би бага ингэж барах юм. 1-5 дугаар хүртлээ нэг амар юм сэргэлэнчдэг гэх нь хайшин. Ер нь яг хүмүүсийн хараан дунд байдаг юм охин байсан юм шиг байна. Тэгэл ингээл нөгөө дуулдаг бүжгэлдэг. Тэгэл цэнгэнд бүжгийн одоо тэмцээнд орохоор дандаа медаль авдаг жоохон адтай охин байлаа. За тэгээ дундаа ингэж болоод ирсэн чинь бүр амар юм гологдмол охин болцоохгүй. Би ер нь амар чимээг болсон. Тэгээд тэрийг бол би ингэж бодож байгаа. Дундаа ингэж нөгөө нэг манай аав өнгөрөөд тэнгууд яг сэтгэл зүйн амар тийм дарамтанд орсон юм шиг. Зүгээр одоо л өөрийгөө бодож байгаа юм л да. Тэгээд ингээд хинтэж би найзгүй болсон байсан. Тэгээд ингээд сургуульд намайг бараг хүүхдүүд ингээд тоохоо болцсон. Тэгээ би байнга дүүг авдаг. Тэгээд амьдрал бас жоохон хэцүү байсан байна. Тэгээ би шилжгээр болсон юм. Тэгээд шилжээд бас ингээд нөгөө нэг ангийнхандаа жоохон одоо бодсон чинь дээрлүүлдэг байсан байхгүй. Одоо тэр дээрлүүлдэг байсан найзуудтай бол одоо сайн найзууд заа юу. Тэгээд тухайн үед бол нэг жоохон дээрлүүлдэг нэг юм бас л хэцүү нөхцөл байсан юм шиг байна. Тэгээ би бас ерөөс онц сурдаг байсан. Яг тэгээ нэг юм угсаа найзуудгүй нэг асуухан байхгүй тэгээ хэлэгч хүн байхгүй болчихор чинь онц бас сурч чадаагүй. Тэгээ багшийн нөлөө бас надад байсан юм шиг санагддаг байхгүй. Ингийн багш.
одоо яг ангийн багш гэж хэлэх байх нэг юм. Манай математикийн багш наа ерөөсөө юм хийдэг гэж ерөөсөө тоодгүй. Би одоо амар хичээдэг байсан хгүй. Тэнгүүд ингээл намайг гүч угаасаа муу юм чинь л гэдэг хандлагаар ханддаг. Тэгэхээр тэнгүүд би ингээд шантарч байгаа шүү дээ. Ерөөсөө хичээхэ болцсон. Тэгээ би яг ахлах ангид орж ирээд ингээд нэг жоохон хичээгээл ингээл нэг хэлсэн чинь яг нөгөө манай математикийн багш солигддог байхгүй. Тэгээ нэг юм хөгшин 90 цаанд багш гэд багш байсан. Тэр багштай бол би талархаж явдаг. Тэгээ тэр багш орж ирээд ингээд нөгөө биднийг ерөөсөө танихгүй. Тэгээ орж ирээл ингээд нэг 2 сар хичээл орсноо ингээд шалгалт авдаг байхгүй. Тэгсэн чинь би баг ангиасаа нэг 2 хүүхд тэр шалгалтыг давсан би тэрэнд нээсэн заяа. Тэгэл хүү энэ номон дээрээс амар сайн сайжирч штэ гэд хилэнгүүт нь би бүр өөрийгөө би ерөөсөө муу хүүхд биш байсан юм шүү дээ. Би ч уг нь айгүй мундаг хүүхдтэй байсан юм бэст гэдгийг мэдээд тэгээ ахлах ангидаа би яг хуу жоохон сайн сурч эхэлсэн. Миний дүнгууд бол ер нь дандаа гайгүй гарч эхэлсэн чинь ковид эхэлсэн байгаа. Ковид үеийн төгсгч. Тийм, ковид үеийн төгсгч. Тэгээд тэр чинь тэгээ заваарсан юм байна. Онлайнаар хичээл орно гэж биднэрт ямар ч тийм бэлтгэл байгаагүй. Тэгээл бараг бүх хүүхэд сайн гарсан бах уу. Би бас ковид үеийн төгсгч. Тийм билүү? Тий. 21 он төгс. Гэтэ та нар бид нарыг бодвол төгсөлт энэ төр хийсэн үү? Хийг. Хонхны хоёр монтаж хонхны хоёр юуж байгаагүй 21 онд. 21 онд нөө ковид гайгүй болоогүй байсан шүү дээ. Арай нэг намжиж эхэлжсэн. Тийм. Гэтэ ер нь гадуур юмуд 20 цэртэй байсан шүү дээ. Манай үед чинь бүрс бүх юмыг хорс. Бид нар бараг бинтэйгээ уулзалтаж чадаагүй. 10 жилдээ шилжсэн гэж шүү дээ. Ямар сургуулиудад сурч ирсэн бэ 10 жилдээ? Би анх 1-ээс 6 хүртлээ 44-т сурсан. Одоо тэр 16-гийн хавьд байдаг. Офицерын тэнд байдаг. Угсаа гэртээ ойрхон байсан. Тэгээд тэгсэн чинь манай ээж гинт нэг өдөр амар эрс шийдвэр гаргаал заяа. Манай ангийн нөгөө ангийн дарга нэм амар гээд одоос миний хамгийн сайн найз л та. Тэгээд тэр ингээ шилжсэн гээд тэгээд хаашаар шилжсэн бэ гэсэн чинь хаа байсан нөгөө нэг хороол руу шилжсэн баахгүй. Хороол 93 дахь сургууль. Тэгээд тэр ст амар алдаг гоцоо байсны сургууль элемэлэг ээж нь амар магтцсан. Тэнгүүд намайг тэгээд ийм байсан шүү. Нөгөө ээжийн нүдэнд би айгу бүтлгүүл байж л тээ. Юу ч хийж чадсангүй. Тэнгүүд ээж намайг за энэ хүүхдийг одоо нэг амтай голтой болгоё гингүүдээ хоол сургууль руу шилжүүлсэн. Тэгээ би буудлаа тоолж ирсэн. Нэг 14 5 буудал би явдаг байсан шүү. Офицерээс хороол руу. Тийм 16-аас одоо хороол руу гэхээр тэгээд 93 дугаар сургууль руу шилжиж орчихсон. Ер нь 2 сургууль шилжиж ирсэн. Тэгэхээр ер нь бол төгсөн 93 юм биш үү? Тийм 93. Тэгээ 1-ээс 6 хүртлээ 44 сурч ирсэн. Ер нь бол хоёлаа чинь нэг дашных байсан юм биш үү? Харин тийм ээ. Би чинь 47 хороолын 47 парадоксын артлын 47 сургуулийг төгссөн байдгийн. За энэ манай уламжлалт асуулт. Жил болгоны аяллаар асуудаг манай багшийн топ асуулт. Ямар асуулт вэ? За сэтгүүлч мэргэжлийг бол багасаа мөрөөдөөд орж ирсэн гэж байна. Яагаад Төмөөлгийн ухааны сургуулийн сэтгүүл зүйн медиа технологийн тэмдгийг сонгох болов? За ер нь бол ингээл ярих юм бол яг хөө ингээд сонголтууд бол байсан шүү дээ биднэрт нөгөө бис байсан, суис байсан. Тэгээ намайг нөгөө гэрийнхэн маань ер нь суис зүгээр юм шүү гэд манай өвөө мөмөөч одоо суисыг сайн мэддэг юм шиг бодвол Төмөөлгийг сайн мэддэг. Тэгээд тийшээ орчих гээ. Тэгээ би бараг суис руу орох гэсэн баха. Тэгээд Моистос ингээ орсон чинь бас чадаагүй. Тэгээ байжсэн чинь нөгөө нэг ийм хүмүүлгийн чинь ингээд танилцуулдаг юм байд юм ба штэ. Шинээр илсэн орж ирж байгаа хүүхдүүд. Тэгээ тэрэнд нь би ингээд за юутай суугаад үзьегээ суусан чинь ингээ энэ студийг үзүүлдэг байхгүй. Одоо хоёулаа ингээд энэ ярьж байгаа студи. Тэгэл би шууд зүгээр миний хавг зүрхсгэл яг энд ирсэн байхгүй. Би одоо энд сурах юм бол энэ студид ажиллаад зүгээр алах юм байна гэл. Угаасаа яг тэр үедээ ч гэсэн нөгөө төгшин түр ах шилүү. Тэгээд багшаа бас харсан. Ямар гоё ах вэ. Төгшин дөрөв шиг харсан байна шүү дээ. Тэгэл тэгсэн чинь бас яг сэтгүүл зүүн багш гэдгийг мэдчихэж байгаа байхгүй тэр үедээ. Тэгээд энэ студийг хараад дурлаад бүр ямар ч юм эргэлзээ авахгүйгээр шууд ийш орж ирчихсэн. Одоо анх орж ирснээс чинь ер нь хаашийн студи ер нь өөрчлөгдөж үү? Одоо байгаа байдал дээр. Студи. Тэгээд нөгөө нэг тухайн үед нэх бас анзаараагүй. Ер нь их өөрчлөгдсөн юм бол байхгүй юм шиг байна. Яг тэгээд нөгөө нэг энэ тоног төхөөрөмжийн тухайд би сайн мэдээгүй шүү дээ. Тэгэд намайг анх орж ирж байгаа чинь бас сайн байна. Уугнаа даваа энтер байжсэн байхгүй юу? Тэгээ 2 дугаар курс. Тэгэл за эднэр бол та нарын ах нар гэлээ. Тэгэл за ийм хүмүүстэй л одоо сурах юм байна гэл. Тэгээ би бас хөвгүүд олонтой болов гэж бодсон шнаа. Тэсэн чинь зүгээр л яг байгаа 2 хөвгүүд байсан билээ. Яг нөгөө сэтгүүлч мэргэжлийг дандаа нөгөө нэг эмэгтэйчүүд сонгодог гэдэг. Ер нь гэтээ сүүлийн жилүүдэд бол яалтчгүй эрэгтэйчүүд маань л сэтгүүлч мэргэжлийг сонгодог болсон шүү дээ. Харин тэгж байгаа юм шиг үнтэй. Тийм контент мейкер гэдэг утгаар нь камертай харьцаж сурна гэдэг. Тийм тэгээ бид нар ч гэсэн ер нь хэрэгтэй л шүү дээ. Алийг бол агуулгаараа авч гарах хэрэгтэй. Тоног төхөөрөмжөөр авч гармаар л юм хийвэл. Тийм. Би ихтэй багасаа мөрөөддөг гэж би хэлсэн билүү.
Тэгсэн штэ. Үгүй гэтээ ингэсэн шүү. Яг нөгөө би зүгээр ягаад өөрийгөө багасаа мөрөддөг байсан гэж хэлсэн бэ гэхээр нөгөө одоо яг бодсон чинь би ингээд нөгөө одоо шинээр юм тоочтой ус надад нэг ээж авч үжээс ахгүй. Тэгээ тэрэн дээр би юу хийдэг байсан бэ гэсэн чинь дандаа өөрийгөө бичиж сайн байцгаана үзэгчтэй гэж хэлдэг байсан. Тэгээд тэр мөрөөлөө тухайд ингээ хаяад тэгээ би ч мөр дундуур нь хуйлж болно гэж яг хүсдэг байсан. Нөгөө мөрдөгчтэй кино амир их үзнэ ядаж байна. Тэгээд бүр тэрийга бүр 11-р анги хүртлээ ингээд хуйлж болно гэж явж байгаад тэгсэн чинь манай сургууль дээр 93 дээр яг нэг сэтгүүлч ихний яриа хийжсэн байхгүй. Тэгэл яг тэр их чинь ярианаас би ингээд сонсч ирсэн чи ер нь яг миний хүсэж байгаа мэрэгжил сэтгүүлч юм шиг байна гэж тухайд бодоод тэгэл орж ирчихсэн. Одоо хэрвээ яг сэтгүүлчээр биш хуульчаар явсан бол яг ямар хөө ирээдүйтэй байгаа бол хуульч юу? За ер нь бол би өөрийгөө ямар ч салбарт явсан юутэйч төгснө гэж боддог. Тэрийг ямар ч нэг сурхал бах. Гэтэ би өөрөө хүсэхгүй байсан байж магадгүй. Хуульч нь бас хэцүү шттэ те байнга юм хийж хэлдэг билүү. Тэгээд хуульч хийжлээ. Тэгээ ялангуяа нэг надад одоо нэг тийм хуульч юм шүүгч прокурорын ажил нэг тийм энергийн хувьд амар хэцүү юм шиг санагдаад тийм амар хүнд хэргийг хардаг. Тэгээ тэр хүний сэтгэл зүй ер нь яадаг бол гэж бодохоор амар хэцүү. Тэгэхээр юу чадахгүй байх байсан бохоо ер нь яваанда. За одоо ингээд анх оюутан болно гэж бодож исэн мэдрэмж оюутан болсны дараах мэдрэмж хоёрын ялгаа байна уу танд? Одоо байгаа дөө анх оюутан болчихоор шууд том хүн болно л гэж боддог л. Чи бас тэгж бодчихсон уу? Тийм би бас энэ чинь 10 жил чинь байх чинь нөгөө хичээл яг тогтсон цагтаа ороод тогтсон цагтаа тардаг 1:20 гэж тардаг. Манай гэр яаж зам гараад байдаг. 1:20 тарсан бол 1:40 хэд яаж гэртээ байхгүй бол тэгэл ээж аа бөөн уур. Яа. Тэгээ нэг оюутан болчоор одоо оюутан болсон нэг сайхан юм. Хэдэн цаг цадгсан те? Сургууль зэрэг хичээлтэй байна. Йоо. Харин тий одоо ер нь тэр жил одоо яалгаа өстэй тий. Би бас бүр ингээ гайхчихсан нөгөө нэг 10 жил хичээлээ хийгээд өгөөч гэж багш нар гуйдаг байсан шүү дээ араас. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь одоо их сургуульд ороод гисэн чинь нааг бүр ингээ тас тавьж байгаа багш нэг ууралж байгаа ч юм алга араас энийг хийгээд өгөөч гэд гуйж байгаа ч юм алга. Тэгээ нэг хоног тасалсан чинь тэр тоох амтан байхгүй. Тэгээ тэр нь надад их аягүй гой санагдчихсэн. Ямар ч байсан. Гэтэ ингээл нөгөө нэг үргэлж хүүхд дээрээ байдаг гэдэг шиг би нэг одоо хүртэл өөрийгөө нэг 18 амир шиг мэдэрсэн. Тэгээд гэтэ яг нөгөө нэг манай тэнхим чинь нэгдүгürt нэг айгүй цөөх хүүхдтэй. Тийм. 1-4 хүртлээ. За тэгэнгүүт чинь бусад тэнхимүүд чинь болохоор ингээл 100 гараа 200 гараа нэг ангийн л 100 гэсэн. Тэгэхээр одоо тэд нар юу өөртөө танихгүй төгсдөг юм шиг л та. Тэгэхээр нөгөө нэг таны саний ярьсанчлал нөгөө нэг 10 жил байхад багш нар ардаас гүйдэг байсан гэж байна. Гэтэ ер нь манай багш нар ч гэсэн яг манай 3 багш ч гэсэн ер нь бид нарыг энийгээ явуулаарай, энийгээ тэгээрэй гэдээ ер нь шахдаг шүү дээ. Би тийм шахалт нөгөө авж байгааг болохоор мэдэхгүй байна л та нөгөө цаг тухай бүрт нь хийдэг. За би авч. Чи юу бол ингэж ийсэн юм бэ те? Би оюун багшаасаа зөндөө тийм үг сонссон. Тэгээ би нөгөө нэг хичээлээ таслая гэдээ миний зүрх хөвдөд идэхгүй аюу хэцүү. Тасалж чадахгүй болчих. Мэдгүй одоо тэрийг яг хинээс хаанасаа сурсан. Ер нь гэтээ 10 жилдээ ч гэсэн би нэг хичээлээ ер нь тасалдаг байсан. Тэгээ тийм байсан болохоор тэрнээс үүдэлтэй жээж магадгүй. Тэгээд ер нь багш нараасаа гуйлгуулж байгаагүй юм байна. Мундаг юм аа. За баярлалаа. Тэгээд бүхэлдээ 29 гэрдид үздэг 11 хичээлтэй мундаг юм аа. Харин тийм ээ. Энд чинь нөгөө давхар мэрэгчлээ сурахаар та бас давхар заавал сэтгүүлчийг гэхгүйгээр орчуулагч бас хийгээ явах боломжтой. Орчуулагчаас гадна бүр багш хийгээ явчих боломжтой юм. Яг ч багш бол болохгүй хаа. Багшаар бас дахиж сурд юм шиг үлээ. Ямар ч би зүгээр нэг газар очиод яг орчуулагчаа л хийх баг. Тийм хийх боломжтой. Тэгэд эн чинь одоо ингээд манахаас хоошоо ерөөсөө тийм хос мэрэгжил байхгүй болчихлоо хүмүүнлэгт. Тийм гэсэн. Тийм. Бараг сүүлийн төгсөгч нь бит хоёр гэдэг. Тэгээ манай бүр английн агш хос хоёр агш бит хоёр бүр дугаарыг тэмдэглэж аваад энэ түүхүүл явдлаа. Чирмэгч хоёр бараг анхны хосын бүртгэлтэнд ороод тэгээ одоо төгсөж байгаа нь бараг та хоёр юм шиг байна. Тийм баха. Гэтэ нөгөө инх цулчин бас төгсөж манай дээдлийн. Тийм тэр хосоо. Тийм. Тэгээ ер нь цөөхөндөө ер нь ихэвчлэн манай ангийнхны хувьд ч гэсэн бүгдээрээ хосоор орж ирээд бүгд дан болсон байгаа. Одоо ингээ удахгүй төгслөө. Оюутан цаг руу буцъя л та. Нэгээс 2 доо 3 дахь курс хүртэл гоё яри. 4-ийг төр азанжээ. За. За нэгээс 3 дахь курс ер нь хэр өнгөрвөө. Над бол үнэхээр бүр одоо мэдгүй яагаад юм хүн ер нь яаж хийж байгаа л одоо зарим хүмүүс ингээл их сургууль төгсгүй ингээд ажиллаад болоо л байгаа шүү дээ. Их сургууль рүүсээ сурахгүй. Яг ч би хамаг амьдралын энэ мэдлэгээ их сургуулиас авсан байгаа байхгүй.
одоо бид нар дан ганц ингээд нэг юм бичиг цаасан дээр юм ингээд лисэмсээ бичээл ингээд нийтлэнтер бичээл тэрийг сурж байгаа ч гэсэндээ хажуугаар нь ингээд хүнтэй яаж харилцах юм. Ингээд хүүхдүүдэд баг болоод сурж байгаа ч ийм сонио ааштай, ийм дайчгүй ааштай хүмүүс байт юм байна гэд. Тэгээ энэ мэтчлийн ер нь нэг юм амьдралын талаарх бүх мэдлэгийг ер нь яг энэ их сургуулиас л олж авд юм байна гэж бодож байна. Би ч анх оюутан болохдоо амар ээж орж ирсэн. Юу гэж хэлсэн? Яа дээд курс хандаг яаж муудалцахгүй зодтолчихгүй шиг хэрүүл урал хийхгүй шиг. Яа тэгж утсан. Үгүй нөгөө дүүн ингэж боддгоос байхгүй нөгөө сойс жүжигчнэр орно гэд. Тэнгүүд нөгөө сойсын дарамт шахалт нөгөө дэглэм мэддэгс юм. Нөгөө нэг миний эргэн тойронд ерөн сойс төгссөн хүмүүс их байсан байхгүй жүжигчний ангийг. Тэгээ нөгөө нэг амар дэглэлттэй байдаг гэдэг тэрнгээрээ сэтгэхэд орж ирж байгаа байхгүй яг л ийм байт юм байна дээд курсын ялгаа ийм байт юм байна гэж орж ирж байгаа байхгүй. Гэтэ яг үнэндээ би одоо номон дээр их чиг ингээд та чи гэдэг болгосон ш тэрний слоган бит хоёр ч нэг он нэг үхэр хонжилтэн гүдэлтэй. Харин чи л говьр таны ангийнхнаас мишсэр намайг та гэдэг те. Би ч нөгөө ингэсэн байхгүй да. Уг нь би чинь жоохон л да танаа уу явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь 1 сар төрсэн болохоор ингээд багаасаа 5 настайгаас сургуульд орсон. Тэгээл ингээд твшээл явцсан байгаа. Энэ царай нин юм л да. Танаа анги юу н анх орж ирэхдээ юу н хідүүл эсэл дээр орж ирсэн. Одоо Балчикаагаар хамгийн сүүлийнх нь код нь 28 гэж төгсдөг. Би 27 онохгүй. Тэгэхээр нэг 28 хүүхэд бүртгүүлсэн юм шиг байна. За одоо 28 хүүхдээс юу н хэдэн хүүхэд байна? За одоо ер нь бол яг 10 хүүхэд л ах шиг байна да. Уугнаа нэмэгдээд 11 болсон ч юу. Тийм л хүүхдүүд. Ер нь ингээд манай сэтгүүлчийн ангийг сонгочод хүүхдүүд ер нь дийлэх нь гар авчдаг л та. Зарим нь бүр анги андуурсан ч гэж орж ирдэг. Тийм нөгөө сэтгэл зүй сэтгэл судлал. Тийм тэр чинь яг ингэж байдаг байхгүй нөгөө сонголтын дээрээ сэтгэл зүй, сэтгүүл зүй. Энийгээ ялгаддаг юм шиг байна. За тэгээ зарим нь болохоор бүр сэтгэл судлалын ангид дүүрсэн болохоор хальт орж ирсэн юм аа гэдэг. Тэгээд ер нь энэ тал дээр нь юу гэж боддог вэ? Одоо бас нөгөө нэг гоё үг гэдэг багш нарын яа сэтгүүл зүй, сэтгэл зүй хоёроо ялахгүй орж ирж байгаа бас их сайн хүмүүс юм аа гэдэг шиг. Тэгээд үгүй яг хөө тэгээд нөгөө тэрэд ингэ сэтгэл судлалыг гэхдээ сэтгэл судлалын чиглэлээр сурах байгаа хүн сэтгүүл зүй хоёр ч одоо шал өөр штэ нэг нь манайхны ч одоо хагасгалцуу гэдэг үстэй. Тэр одоо сэтгэл судлалын ч одоо арай хагасгалцуу биш баха. Тэг нэг юм дараах хүүхдүүд байгаа юм шиг санагдаад тийш надаа. За арай хотлоо болов. Өөр гоё асуух юм гэх юм бол. Хизэнээс юу нэг ингэж Facebook-ийн reel, Instagram-ийн reel рүү огцом ингэж хүчтэй орж ирвэ. Маш сайхан асуулт байна. Би асуултыг хүлээж байлаа гэж. Би ярмаар хийсэн юм. За мэдээж миний ер нь ингээд хийж байгаа бүх юм одоо хичээл тамаа л холбоотой. Тийм өмнө жил ингээд бид нар чинь reel ер нь нөгөө reel чинь бас сайхан гарч ирсэн шүү дээ. TikTok бол яг бас сайхан гэж хэлэх байхаа да. Тэгээд reel-ийн хувьд болохоор нөгөө дүнгэж гарч ирээл бид нар ч одоо reel гэж юу илээ гэд бүр ингээ хичээл дээрээ үзвээ. Аян батгш хичээл дээр. Онлайн сэтгүүл зүй. Тийм онлайн сэтгүүл зүйдээр ингээд нэг reel гэж юм байна. Бид нар юу хийж үзэх хэрэгтэй. Цаашдаа бид нар ч одоо манай мэрэгчлэх хэрэгтэй. Хүмүүс ер нь бол ийм удаан юм үзэхээс илүү хурдан энэ reel-ийг үзчихэд байна гэдэг ийм одоо дүгнэлт гаргачаад байгаа шүү дээ. Тэгээд тийм болохоор одоо reel хийж сурья гэд. Тэгээд одоо хичээлийн шахалдаар ингээд хийж байгаа. Тэгээд хүн угаасаа анх нөгөө нэг бас юм сони юм байна нөгөө фильтртэй донцсон гэдэг шиг те ингээд нөгөө яг өөрийнхөө олон өнцгөр аваад харахаар ингээ амар царим утаа харагдаад байхгүй. Тэгээ би ичээд анх энэ рилийг үрнгээр хийж чадахгүй байна гэж бодоод. Тэгснээ ингээд за одоо хичээл юм чин дүнгээ авах юм чин гэж өөрийгөө зориглол ингээд хийгээд эхэлсэн чинь одоо тэрэндээ тасаад эхэлж байгаа. Одоо би өөрийгөө ингээ айл өнцгөөс чавсан. Ямар гарах нь хамаагүй гэдэг. Миний гол агуулгал болж ивэл болоо гэсэн хандлагатай болсон. Хүнд хүрэх юм нь хүрж лээвэл. Тэгээ миний ингээ тийм хүргмээр байгаа санаа маань хүнд хүрч лээвэл болоо. Тэгээд анх өмнө жилийн яг үдий ихэлж исэн баг те бид нөө 90 явж исэн. Экологийн сэтгүүл зүгээр. Экологийн сэтгүүл зүгээр те. Тэр хичээлээр нөгөө 90 яваад тэгээд яг 90 би бас анх удаага хэл гарч үзсэн тэр үед тэгээд бүр сэтгэл тоглоод бүх барыг 0 жолон бүгдийг биш яа. Тэгээд тэрнгээр нэг рил хийгээд тэгээд тэр чинь амар хөөрхөн шууд 10,000 хандлт авцаахгүй. Гэтэ нөгөө тэр рилийг бас хийх болсон шалтгаан нөгөө нэг Алтан үзэг клубээс цогж исэн рилийн уралдаан байсан гэж санагдчихээн. Тийм тэр үнэтэй ч холбоотой тэрэнд хэрэг төрүүлчих юм бол багш нэг шалгалтнаас ч илүү чөлөөлөх гэсэн байхгүй юу? Явцын шалгалт гэлүү. Тэгээд тэнгууд тэр ч бас нэг хөөхөн 12 оноогоо штэ. Тэгээд тэнгууд өөстө энийг хийгээл. Нэг ядадах юм байх юм биш аа. Тэгсэн бас хэцүү юм байлээ. Тэгээл яг хийж исэн. Тэр тэмцээнд тэгээд бас юу л хоёрт ч орлоо. Нэг тэгжсэн санагдчихэв. За сая ярин унд нь их гоё тийм мөлжүүртэй сэдв гарч ирлээ. За ямар. За экологийн сэтгүүл зүгээр бүгдээрээ замын үед явж
тухайн үед замын үед болж исэн байгалийн үзэгдлийг сурвалжилж хичээлийн дүнгээ авч исэн. Тэгсэн. За тэгээд цаашаа шопинг хийж тухайн газар үзэж хэл гарсан. За би замын үеийнхийг ярихгүй. Шууд хэл гарсныг ярив. Хаашаа? 90 лүү. 90 лүү. За 90-нд юу болов? Годын хамаагүй ярих юм. Годоо 90-нд ингэсэн шүү дээ. Анх удаа гарч ирсэн болохоор айгуу догдолтой. Тэгээд 90-нд ч хүмүүс өөр тоохоо болцсон шүү дээ. Бараг ингээд өөр хэл гарч ийн гэж юусоо тоодгүй юм шүү дээ. Над бол үнэхээр гоё байсан. Тэгээд бид нар чинь ингээд тэр нөгөө тэнд чи Facebook байхгүй. Яг Wi-Fi нь байгаад идэг. Тэгээд орж байгаа нь Telegram, тэгээд нэг тоглоом татаж болж исэн юм. Тэгээд өөрсдийнх нь WeChat гэдэг. Чатаар тэгээд өөр бид нар тэгээд хинтааш нэслэг. Тэгээд WeChat чинь нээхийн тулд ингээд 2-оос дээш жилүү ингээд хэрэгэлсэн. Хэрэглэгчээр ингэж өрөөлж авчирд юм билээ шүү дээ. Тэгээд ганцхан би WeChatтай. Тэгэл ингээд богоноор яваал. Тэгээд тэр үед юу н бид нар яасан юм бэ? Ангийнхнаараа жоохон тотносч эхэлсэн. Тэгэл айгуу хим яриад, богонд их юм яриад, тэгээ буцаж буугаал нөгөө ирэнд ингээ буудалтаа очивол оройн бас унтахгүй яриад. Тэгээл бас нөгөө харби ингээл их гоё биер байлээ. Нэг юм ус шиг амттай ирнэ. Бас ингээд бас гоё амттай ч гэсэн. За, утахгүй бид нар одоо явнаа. Тийм тэгээд тэрэнд ингээд тийм бид нар ингээ айгуу ангийнхнаараа баахан бүх зовлонд жаргалаа ярьсан байгаа байхгүй. Тэгээ нэг 2 хоног явсан ирнэ. Ингээ нөгөө ямар ч Facebook болохоор тэнд бар 7 онц юм шиг санагдчихсан. Амьд илүү нөгөө амьд харилцаатай байсан гэдэг утгаараа тий. Тийм айгуу удаан өнгөрчихсэн. За. Тэгээ буцаж ирээд ер нь яг хэр санагдсан бэ? Яг тэр 2 хоногтой буцаад очимоор ямар хурдан дуусч байж гэж бодох юм өнгөрчвөө гэж бодох юм уу? Тэмхүү бодол төрж исэн үү? Уу яг гоё ч гэсэндээ айгуу нойр хүрээдсэн. Бид нар ч 2 3 хоног нойргүй явцсан болов. Тэгэл бүр буцах замдаа бид нар ч бүр юм ярьж чадаагүй бүгд тийш хараад унтаад өгсөн. Тэгээ бүр хүзрөөс бүр залхаад очихдоо та нар ч богонд унтаагүй ингээд. Тийм унтаагүй нөгөө нийтийн богоноор явсан. Нийтийн богон чинь бүгд босоогоороо суудъя бэ штэ. Тэгээ нааш эрэхтэй унтлагын богоноор явсан хгүй. Тэгээл нэг ортой өстө. Би бол бүр ярих тэгэл байгааг надаа. Тэгээ нэг усанд орох юмсан гэж утсан. Намайг дэд тэр л махлах юм хийх юм та. За. Үгүй би тийм ямар юм ярихгүй шүү. Үгүй юм яагаад гэхгүй. За одоо л дууссан шүү. За өргөжлүүлээ подкастт орцгоё. Би ингээ өөрөө нэмээд үг хаяад ингээд өөрийгөө зовох юм ийгээд. Гүйгүй болж юм бол өөр хүн л шүү дээ. Үгүй энийг ч би хасан шүү дээ. Үгүй тийм үү? Тийм шүү дээ. Таны яг гол ярианууд ч л байгаа шүү дээ. Иймэрхүү илүүдтэй ярьсан юм би хасан шүү дээ. За. Манай тэнхим ер нь нөгөө амар тийм зугаалга ер нь хамт цагийг өнгөрөх ер нь боломжтой амар их гардаг шүү дээ. Тийм. Тэгээ бүр залхаж шүү дээ. За тоглосон. За багш үзээ уурлах. За энэ олон өдөрлөг, спорт өдөрлөг, шинжил, аялал зугаалгуудаас гоё сэтгэл тод үлдсэн тийм дурсамж байна уу? Тод үлдсэн дурсамж аа. Яг тод үлдсэн дурсамж гэсэн чи яг юу ч бодохгүй. Айгу ямар ч л байсан манай зугаалга мугаалга бол ингээл тасралтгүй сайхан үргэлжилж би бол байн гоцсон байгаа. Тэгээ нөгөө миний анхны жил угаасаа хүн болгоны нөгөө нэг анхны юм болон гоё байдаг гэдэг шиг наваг 1-р курс тахад ийм зугаалга болд юм байна гэл би ч мөрөд огтлол тэгэл ингээл оцсон чинь яг тэр үед нөгөө бахан төгсөгчнөр ирсэн. Нөгөө манай анхаах хөтлөгч анхаах тэгэл нөгөө танаа тоногийн алтан дөрөв ах тэгээ тий чи хин юм байла. Пүүж яах байсан ба. Пүүж яах. Ер нь тэгээд тийм манайхан байсан аахгүй бүгдээрээ төгсөгчнөр. Тэгэл би бүр ёо энэ ингээ ямар амар юм ингээ хамт олон ч юм бэ те. Төгсөн ч гэсэн ингээл биднийг тоогоол энэ хүмүүс бас ирж л байдаг. Үгүй ямар гоё сургуульд сурцсан юм бэ гэж айгүйх бодчих. Тэгээд бас нөгөө Дагийн багш шиг хараад ямар гоё багш вэ гэж амар бодчихсон. Ер нь бол хүн бүхэн яг 4 курстэй Дагийн багш шиг хараад бүгдээрээ уулах галтдаг л та. Харин яалтч хүнийг юм галт цогтой те. Би яг тийм эмхтэй бас яг болмоор юм шиг санагдаад байдаг. Болмоор байгаа хүсдэг юм. За Дагийн багш энэ хүнд та өөрийнхөө амьдралын хэм маягийн зөвлөгөөг нэг өгнө үү дээ. Ийм байнга инээдэг болохоор тийм гоё юм болов эсвэл юмыг жаргалтаар хүлээж авдаг юм болов. Тэгээ бид нартэй хамаагүй байдаг те. Тийм тэгэл утсан чинь нэрээ тэгэл ингээл багштайгаа нийлээл юм яриад тэгээ айгүй гоё байсан. Миний л сэтгэл бүр амар тод үлдсэн. Яг 1-р курсын. Тэгээ тэрнээс хойш яг гоё байсан л та. Гэтэ хамгийн тод үлдсэн бол 1-р курс их л. Манай тэнхим ер нь нөгөө нэг жил болгоно нэг дадлага хийдэг шүү дээ. Ер нь манай хүмүүлийн бүх тэнхмүүд тэгж хийд юм уу эсвэл зөвхөн манайх ингэж хийд юм бол? Үгүй те би харин асуусан. Одоо нөгөө олон улсын харилцаагаар сурдаг, сэтгэл судлаар сурдаг найзуудаас асуусан чинь бүгд 3 таа л хийд юм бэл. Ер нь МС-ийн ч гэсэн 3 дугаар курстэй хийдэг гэж л. Сэтгүүл зүйн мөн үү? Тийм. Манайх болохоор
шууд нэг ороод зунаа шууд танилцах дадлага гэж хийгээд явчихдаг шүү дээ. Манайх ер нь нөгөө 1-р курсээс ахуулаад шууд дадлага хийдэг шүү дээ. Одоо танайх чинь 4-дөр чинь дадлага байгаа юу? Мэргэшиг дадлага бол. Төгссөн болохоор мэргэшиг чинь сая 3-т. Тийм. Ер нь хаана ямар дадлагуудыг хийж иваа. За миний анхны дадлага бол нөгөө багш нар хэлдэг шүү дээ. Сонинд хийвэл бичиж сурнаа гэдэг. Тэгээд сонинд балчикатагаан хамт тэргүүнтэйгээ хамт би дадлага хийж байлаа. Тэгээд тэрийг бас нэг дахин багш олж өгсөн санагдаад байна. Тэгээд өөртөө нөгөө нэг дадлага олно тэгэхээр бас хэцүү байгаад байдаг шүү дээ. Мэдхгүй юм чинь. Тэгээд өөний сонин дадлага хийж яваа. За ямар ч гэсэн тэнд бол үнэхээр би сэтгэл готролд орсон баг. За тэгвэл 2 дугаар курстэй хаана ямар дадлага үйлдвэрлэлийн дадлага дээрээ. Үйлдвэрлэл дээр тийм тэгээд би нөгөө нэг за сонин бол миний хийх ёстой ажил биш юм байна гэж бодоод тэгээд над тэнгүүтээ би шууд телевизэд очсон байгаа. Тэгэл манай гэртээ хамгийн ойрхон телевиз юу байсан бэ гэсэн чинь NTV байсан. За тэгээд уусаа би NTV-г мэдэн ш дуртай байсан. Нөгөө ковид үеэр аягүй хүздэг байсан. Хамгийн юм сонирхолтой санагддаг юм. Тэгээд би за мэдээний албанд нь шууд орноо гэл. Тэгээ баг хүчээр шахуу ядчих та орцсон за. Тэсэн чи ингээд нааг ингээд дадлага хийгээд 3 хоног болоод ингээд байжсэн чинь нөгөө хүний нөөц нэрснэ. Чи ямар охин бэ? Би чамд бүр танихгүй мэн. Чи яаж энд орсон ингээд. Хүү их чи би анкета бүглөө тэгэл маргааш нүрээд гэсэн чи. Хүү би залгаж чамааг авдаг байхгүй юу гэд. Тэгээд би ингээд хүний нөөцийн зөвшөөрлгүйгээр шууд дадлага хийсэн байхгүй юу. Яг нөгөө нэг ажил бүртгүүлээд тэнцсэн болоод нөгөө хүний нөөцөөс нь залгаж маргааш өглөө хэдэн цагт ирээрээ гэж нэг тийм юм өгдөг юм. Тэгдэг байсан чи би зүгээр тэрийг маргааш ирээрээ гэж ойлгож ингээл тэгэл нөгөө хэд нь болохоор хүний нөөц зөвшөөрсөн юм байна гэл тэгэл сайхан дунд нь ингэж хагаал ороо ирсэн. Уусаад яваад орсон. За дадлага хийж байхад ер нь шантарсан үе тэгээд ер нь юу олж ямар мэдлэгтэй болж авав? Туршлага юу хөрөнгөлөө? За би нөгөө сүүл нь одоо энэ баримт шалгах төвд ажилласан шүү дээ. Тийм сүүлийн миний 3 дахь курст болохоор би чинь дадлага яг уу зунаа хийж чадаагүй тэгээд энэ одоо сайн энэ өвөл гэх юм уу? Өвөл ингээд дадлага нөхөд хийхдээ баримт шалгах төвд ажилласан байгаа. Тэгээд миний хувьд бол одоо өмнөх дадлагуудаас минь хамгийн их надаа яг ингээд мэдлэг өгсөн дадлага бол энэ байсан. Тэгээ өмнөх дадлагууд дээр бол тэгээд гомдмор сэтгэл готормор үед бол зөндөө байсан. Тэгээд сонинд болохоор ингээд дөнгөж юуш мэдгүй 1-р курсын оюутан байсан чинь аав шууд яриа аваад ир гэл гаргацсан. Ярьслага аваад ир. Яаж би авах вүлээ? Би юу гэж асуух вүлээ? Гэт ингээд асуухаар юу ч хэлэхгүй надаа. Тэгээд би яг хөө тэгээд нэг уйлж хаваад нэг юм олоо ирдэг байсан заяа. Тэгээд тэр бол бүр миний сэтгэл зүрхэнд бүр ингээд амар хүн дээр туссан. Тэгээд тэгснээ баг бүр ингэдэг заяа. Тэр ихчийг би бүр үнэхээр мартдаггүй. Тэр их чинь ингээд нөгөө нэг яа манай өмнөх дадлагчч нар ч бас гоё ээжээ пицца авчирч өгөөл гэж авдیں۔ Би чинь дөнгөж 1-р курсын үед хүнд пицца өгнч гэж мэдэхгүй штэ. Тэгээ балкоп дээр бүр ингээд гайхаад одоо пицца авчирч өгсөн юм хойлаа. За тэгжсэн байгаа. Тэгээд тэрнээс ингээд гарсандаа бас баяртай байгаа. За тэрний дараа NTV-д ингээд дадлага хийлээ. Яг хөө тэгээд намайг өөрөө хичээх юм бол би өөрөө сайн хичээх юм бол уг нь болох байсан л та. Гэтэ яг мэдээний албанд нь би бол өөрийгөө чадахгүй мэн гэж дүгнээд тэгээ ерөнхийдөө нэг хийж өгсөн юм л хийж ийгээд нэг хичээгээг байхгүй. Тэгсэн чинь номингийн хоолнуудыг шийжиллээ. Одоо хоолнд нь гүйдэг. Тэгэл номин орол тэр ах тэрийг идэг энийг идэг гэл ингээл авчраал. За тэгээ баримт шалгах төвдөр би яг ажилласан. Одоо яг тэнд сэтгүүлч хүмүүс яг юу хийдэг тэрийг би бүр яг адилхан хийгээд тэгээд намайг бүр ингээд цагийн бүр өмнө уян хатан юмд бол ингээд оруулсан. Тийм нөхцөлтийн чи одоо ингээд дуртай яг за дуртай ч одоо таяа шин тий яг 5 өдөр бол ирнэ. Гэхдээ цагаа чи өөрөө зохицуул. Чамаас ингээд иймэрхүү одоо бид нар ингээд мэдээ өгөн тэрийг чи ингээд гайгүй бичих юм бол сайтаа бид нар нийтлэнэ гээд. Тэгээд ямар ч байсан 2 баримтаа бол нийтлүүлсэн. За баримт шалгах үндэсний төвтэй ажиллаад манай Алтан үзэг клуб одоо хамтарч ажиллаж байгаа. Харин баримт шалгах төв 3 ихтэй сургуультай хамтраад одоо баримт шалгагч хүүхдүүд оюутан клуб байгуулсан. Оюутан клубтай болсон байлээ. Тий. За энэ клубыг ер нь яаж үүсгэх шалтгаан болсон юм бол? Би тэрийг одоо сайн мэдэхгүй байна. Ямар ч нөгөө нэг энэ дадлагын чинь анх нөгөө зарыг бол Балчикаас өгсөн бохгүй юу? За энд нэг юм дадлагын оронтой байгаа юм биш үү? Та нар хийгээг бол ороорой гэдгсэн чинь би өөр нөгөө буцаал NTV интертенгөө анкет өгсөн чинь маад одоогоор оронтой алга гэд. Тэгэл амар сонин заа ингээ болох хэвтэй юм болдгоор л болдог гэдэг шиг. Тэгээ баримт шалгах төв дээр ингээд очиж таарад. Тэгээд ингээ дадлага хийгээд дууссан чинь манайх ингээд ийм танаа сургуультай хамтарч юм хийх гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь л энэ
одоо баримт шалгах оюутан клуб нэгтсэн байсан байхгүй. Тэгэхээр би одоо яг сайн бол мэдэхгүй. Одоо ер нь баримт шалгах ер нь яг хэр хэцүү байд юм бэ? Үгүй ингээ бас харахаар нэг бас хэцүү биш. Чи ч ер нь бол хийж болно. Чи хийж болно, би хийж болно. Одоо сонсоо сууж байгаа зүгээр сэтгүүлчээр сурт хүүхдүүд ч хийж болно. Тэгэнгүүт зүгээр яг ингээд одоо яг зөв их сурвалж байгаа болно. Тэгээл ингээл нөгөө одоо хайх чинь бас их цаг хугацаа орт юм билээ. Би ч одоо зүгээр ингээд мэдээллийг хүмүүс шууд дамжуулахгүй тэрийг ингээд нягтлаад үнэн зөв юм уу, яг ямар учиртай гэхээр ингээд жоохон айгу одоо хурдан шуурхаа байж болж чадахгүй. Тэгэхээр нилээн ингээд нягтал суудаг гэсэн. Тэгээ би энд чинь орж ирээд ингээд нөгөө Google-ийнхаа ингээд зургаар хайдаг юмыг хүртэл мэддэггүй байсан юм ба штэ бид нэр өг нь ерөөсө тэрийг ашигладгүй яг мэдэн зургаар хайдгийг мэдэн. Тэгэл тэгэнгүүт за тэрнтэйгээ сурж байгаа. Тэгээд ингээд Facebook дээр явж байгаа мэдээллийг би үнэн юм уу худал юм уу ч гэж боддгоо байсан юм байна. Тэнгүүд одоо бүх юм нэг хардаж эхэлж байгаа хгүй. Энэ яг зөв юм уу? Буруу юм уу? За тэгээд тийм болж юм. Тэгээд нөгөө янз бүрийн бас програмуудтай надад зааж өгсөн. Одоо Vivid гэл. Тийм тэгэл нөгөө одоо мэдээж Google-тайгаа амар сайн ажиллана, Vivid-тайгаа ажиллана. Тэгээд янз бүрийн нөгөө Орос хятад юм сайтуудаас мэдээ хайвал хаанаас хайх юм гээд тэ. Тэгээд тэднийг сурсан. Бас Балчгах хоёртой бас баярлалаа. Бас амар идэм хэрэгтэй байхгүй юм чинь. Бид нэр тийм ингээд дүнгийн бас нэгдэд удаагүй салбарлал юм байлээ. Тийм. Тэрнээсээ бид нар чинь бол ямар нэгэн мэдээлэл бас нэг тийм цензуртай бол хандж чаддаггүй байлаа штэ. Тийм. Тэгэл бид нар нөгөө нэг ёо энэ худлаа шүү гэж шеэрлээд идэх те. Тэгсэн чинь яг үндэ тэр худлааг мэдж байгаа бол яг үндэ лайкч дарахгүй комент ч чичгүй зүгээр л хаях хэрэгтэй юм байлээ штэ. Тэнгүүд бид нар ингээл өө энэ худлаа энэ өө энэ ямар тэнийг ингээл шеэрлээд идэг. Тэгээ нөхөд шеэрлээд ямар нэгэн комент чээд хандлтын өгчөөр худлаач гэж өгж байгаа ч гэсэн бид нар нөгөө цааш улам дэлгэрүүлээд түгээгээд байна. Түгээгээл яваад идэг гэсэн. Тэгээд бас нөгөө хар мас бас одоо манай монголч их вэ шүү дээ те. Тийм жоох одоо боловсралгүй гэхин цаашийн ингээд юмд айгу хурд итгэж гээд байдаг хүмүүс. Тэр хүмүүсээс ингээд хамгаалж л ер нь энэ баримт шалгах төвчин бас бий болсон юм болов уу гэж бодсон шүү дээ. Тийм бас сэтгүүлчэнд бас заавал байх ёстой чадварууд нэг л те. Тийм. Тэгээд яг нөө сэтгүүлчийн эсрэг бастай бид нар бол ингээл хаана ямар сенсац вэ хамгийн түрүүнд очивол юм мэдээлэх гэдэг. Тэнгүүд баримт шалгах төвчин болохоор юу байж байгаарэ. Нэг одоо жоохон нэгтлаатий гэдэг. Нэг жоохон хазаарын хошин татдаг. Тийм. Тэгээ энэ бол ерөөсөө нөгөө нэг миний бодлоор яг сэтгүүлч нартаа одоо бусад ийм яг нөгөө халуун дээр нь очиж мэдээлдэг тийм юу та өрсөлдөд байгаа юм биш байхгүй юу? Зүгээр л яг бас салбарынхаа нэр хүндийг өргөж байгаа гэж харж байгаа. Хүмүүст энэ нь буруу байсан юм биш үү? Энэ зөв байсан юм биш үү гэдгийг хэлж өгч байгаа болохоор. Сэтгүүлч мэргэжил гэж ярьж байгаа дээр нэмээд асуухад анх ер нь сэтгүүлч мэргэжлийг ер нь яг юу гэж боддог гэсэн би 10 жилдээ. За яг үнийг хэлэхэд бол би ийм их юм хийдэг гэж ерөөсө бодож байгаагүй зүгээр л яг л нөгөө нэг мэдээний хөтлөгч ерөөсө хөтлөгч. Телевизээр гараад мэдээ уншаад байж идэг. Мэдээгээл ингээл уншаал байж идэг. Энэ л ерөөсө тэр чигтээ хөтлөгч юм байна. Биш нөгөө нэг сэтгүүлч юм байна гэдгийг ойлгоцсон байсан. Тэгээ дээрээс нас нөгөө тухайд чинь авьяаслаг монголчууд гардаг лв. Тэнгүүд авьяаслаг монголчуудын арт гээд нэг шоу гардаг байсан. Тэрэн дээр ингээд сэтгүүлч яриад тахгүй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн хойноос сэтгүүлч нар байд юм байна гэж бодоод би ерөөсөө хөтлөгч тэгээд тэр нэвтрүүлгийн ард юм сэтгүүлчд байд юм байна гэж бодоод энэ сэтгүүлч мэргэжил гоё юм байна гэж бодчихсон. За тэгээд өөрөө сэтгүүлч мэргэжлээ сурахад бол мэдээж төсөөсөн шал өөр байсан. Тийм ялангуяа дадлага хийх болгонд миний сэтгэл санаа маш хэцүү байдаг байгаа. Гэтэ та бол тэр болгоныг бол даваад гарцсан байж штэ. Тийм. Тэгээд одоо сэтгүүлч гэхээр нөгөө нэг манай таны хэлснээр хармаас. Жохон буруу ойлголт үлгээд авдаг шүү дээ. Тийм. Одоо ер нь сэтгүүлч мэргэжил Монголд ер нь жохон уналттай мэргэжил гэсэн тоонд ер нь бол явж байгаа. Хамгийн хүн сурдаг байсан тий. Тий, хамгийн ер нь хэрэгцээгүй шахуу баг мэргэжилд ер нь тооцогдсон явж исэн. Ер нь одоо наач яг судалгаатай юу хөө гэдэг шиг. Одоо ингээд би өөрөө асуусан асуултанд орогдод эхэлж байгаа юм л та. За ямар ч байсан одоо энийг яаж мэдэх вэ гэхээр нөгөө нэг хүүхд сонгож орж ирж байгаа хүүхдүүд цөөрөл гэхээр угаасаа энэ мэргэжил ирэлтгүй болчихж байгаа байхгүй одоо. Тийм хүүхдүүд бол сонгохгүй байна. Гэхдээ ажлын байр бол байгаа. Хүүхдүүд болохоор яг тэгж боддог байхгүй юу? Намайг л авдыг 10 жил байхад бол сэтгүүлч мэргэжил хийж ярьдаг гэсэн. Нэг цалин багтай. Тийм. Өдөр шөнөгүй. Тэгээд ажлын байр хомс. Тэгээ чи үнэхээр гоцгойд байж чадахгүй бол чи зүгээр л арчигдана гэж ярьдаг гэсэн. Тийм үү. Тий. Одоо бол тийм биш үү. Ер нь гэтээ одоо л ер нь хэр сэргэлэн байна. Уу ямар ч мэргэжлээсэн тэр хүн
мөнгө олол амьдарч чадна шүү дээ. Тэгээд ажлын байр бол хомос биш байгаа. Хааж утсан биднийг бол авъя л гэж байгаа. Тийм гэхдээ одоо бид нар бол сонирхгүй байгаа. Тэгээд өөрсдөө бид нэр бас бие даагаад юм хийх чадaltaй. Сошиал юу хөгжсөн байна. Тийм өөртөө тусдаа ингээд юм нийгээд явчих болж байна тий. Тийм өөртөө нөгөө сэтгүүлчийнхаа мэдлэгээр юм хийгээд явах бүрэн боломжтой байна. Заавал энэ тентхийн арын албанд ажиллаад байх гэхээс илүү тий. За ер нь өөрөө бас манай тэнхмийн ер нь бас царайгаар бас цойлдог хүмүүсийн нэг гэж яг уу дүүн боддог л доо. Чиний нүдэнд л үлээлгүй дээ одоо бодвол. За ер нь оюутан болоод хүнтэй үерхчихсэн үү? За маш гоё асуулт байна. Би бол одоо хүртэл хүнтэй үерхэж үзээгүй байгаа. Яг гоо ингээд харьцажсэн хүмүүс бол байгаа. Тэгээд нэг сарын хугацаатай ч юм уу те хамгийн уртдаа. Тэгээд ер нь бол үерхэхгүй. Өөрөө ер нь их тийм шалгуур өндөртэй байх те. Үгүй ээ. Шалгуур өндөртэй дөө биш баха. За тэнийг яг юу гэж тайлбарлах юм. Би өөрийгөө ингээ харахаар би бас нөгөө айгүй юм амиа хичээсэн хүн байгаад байгаа байхгүй юу? Ер нь ингээл анзаардаг л да. Би ер нь нэг юм харамж талдаа амиа хичээсэн хүн итгэдэг. За тэгээд яг энэ зан чанарууд л ингээд хүнтэй харьцах гэхлээр яг ингээд төвөг болоод. Тийм төвөг болоод идэг бах. Би тэр хүнд ингээд итгэл төрүүлж чаддаг бах. Эсвэл би өөрөө итгэдэг тэгээ олдоо явцдаг. Тэгээд ийм гурван зангаасаа болоод одоо хүнтэй үерхэж үзээгүй л явж байна да. Бисээ нөгөө таныг жоохон анч нөгөө ярьцлага авж байгаа хүн нөгөө ярьцлага авах хүний судалдаг штэ. За би тэгээд нэг хүнээс асуулаа. За Балжигахаас. Номон дээр гэдэг хүн ер нь хэр хөө юм бэ гэд асуулаа. За тэгсэн чинь. Тэгсэн чи их муулж шүү. Яа. Одлоо. Йоо. Тэг яг л харамж гих гэж байгаа гихчихсэн. Таныг их тийм зүтгэлтэй гинэ. Тэгээд нэг юм дөрсөн бол тэрийг заавал бүтээдэг дуусгадаг. Тийм зөв хортой шартай гэж ер нь Балжигахад надад бол хийсэн. Тэгээ зарим хүмүүсээс асуухаар миний асуултыг ойлгохгүй юм уу? Хүн шиг л хүн штэй л гэж хариулж байна. Намайг сайн мэдгүй байхгүй юу? Одоо би ингэдэг төрлийн юм шиг байна. Нөгөө нэг одоо хүнд тасна гэдэг штэ. Би бол нэг 2 жилийн дараа л хүнд тасдаг юм шиг байна заа юу. Тэгэл тэрнээс одоо энэ ангийнхандаа би одоо л тасж байгаа байхгүй юу? Яг ингээд тасчихсан чинь ингээд салаад явахаар боллоо. Төгсөөр боллоо. Тэнгүүд одоо яг Балчка намайг юу нь бол харцсан байж штэ. Яг би өөрийгөө тийм зүтгэлтэй гэдгээ яаж мэдсэн бэ гэхээр яг алтан үзэгт ороод сая нөгөө мультимедиагаар 3-т орсон шүү дээ. Тэсээ зүтгсээр агаал 3-т орох шиг байсан. Гэтэ тэр чинь бас манай багийн ажиллагаа л байсан. Багаар орсон болохоор тэрийг хараад тэгсэн юм болов. Сая алтан үзэгээ дурдлаа тий. Алтан үзэг бол манай сэтгүүл зүйн тэнхмийн зохиодог бүр улсын хэмжээний том наадам. Одоо 13 дахь жилдээ зохиогдсон сая өнгөрдөг өвөл. За энд бүтээл явуулна оролцсон гэдэг бол маш том даваа. Тийм. За бүтээл явуулсны дараа бол сэтгэл ууж ирдэг. За шагнал авал бүр их баярлдаг. За алтан үзэг наадмын нэг гоё ярил л та. Алтан үзэг чинь би одоо сая ил орлоо шүү дээ. Яг 4-р курстэй л орсон юм шүү. Өнгөрсөн 3 жил нь яасан бол. За ингэсэн байгаа. Бас амьдрал явагдах нь шүү дээ. За эхний жилд бол ковидтэйсэн угаасаа алтан үзэг болоог бах. 2-р курст болохоор нийтлэл мэдлэлээр орсон бах. Гэтэ тэрэн дээр би яг сэтгэлээсээ бол бичиж чадаагүй. За таны нийтлэлээр орж байгаад манай ангийнхан бол үүдэнд бол ухтаж хийжсэн байгаа. Тийм, тэнгүүд 3-таа ингээд орё гэсэн чинь би 3-р курстэй нөгөө нэг ажил хийгээд тэгээ ер нь хичээлдээ бас нэг явхаа болцсон байсан. За тэгэл таслахтаа таслал тэгээ арай ч бас тасалгүй нэг жардуулаад явсан баха. Зарим хичээл дээр. Тэгээ тийм болохоор би нөгөө нэг ажилдаа хит төвлөрөөд юм алтан үзэг. Ангийн юм хүмд баг яваагүй. Тэгээд за 4-төө бол одоо үнэхээр ингээд нэг 4 жил сурж байгаагийнх энэ чинь нэг алтан үзэг гэдэг тэмцээндээ ороод тий манахаа сохоод юм байна. Тэгэнгүүт тэндээс ядаж нэг юм зулгаачих юмсан гэдэг юм амар сэтэл төрсөн байхгүй. Тэгэл яг хуу бас ингээ хүнд байсан л да. Одоо нөгөө баг яг тэр үед би ингээд багийн ажиллагаа гэдэг чинь юу амар хэцүү юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Бүр сүлтээ шантраад тэнгүүд нөгөө одоо уг нь 2 сайн найзтайгаа нэг баг болчиход идэг. Бид 3 чинь ингээд яг хуу зүгээр амьдрал ярихаараа айгүй сайн найзууд яг хичээл хийх гэсэн чинь бүр хэрэлдээ зорлоо тэнд чинь бүр боо чи болохгүй би болохгүй байна. Чиний зан надад таалагдахгүй байна гэдээ бүр хэрүүл хийгээ сүлдээ. Тэгээд бүр уйлахтаа уйлаад. За тэгсэн ч гэсэн бид 3 бол тэр их процессыг давж гараад тэгээд нэг бүтээлээ ёстой арай ч үнийг юм хийсэн байгаа.
За тэгээ бүтээл нь бүр шалгарсан байгаа. Тийм тэгэл миний бодлоор бол яг бид нар хийхэд бол одоо сэтэм мэд болох хэцүү ч гэсэндээ ерөнхийдөө бол гайгүй байсан заяа. Зүгээр л яг энэ 3 хүүхэд хамт нийгэмний төлөө зүтгээд ингээд нэг баг болох л амар хэцүү байсан. Алтан үзэг дээр одоо би бас ороогүй бас 3 жил болчихсон. За. Багш надаас асуугаад байсан. Хизээ орох юм бэ гэсэн. Би балжиг ах шиг нөөж байгаа орноо л гэсэн. Йоо за. Гэтэ яг оролцоогүй гэхээс илүү нөгөө бүтээлээр бол оролцоогүй. Тэрнээс бол гадуурх ажиллагаанд нь бол ихсээ оролцож ирсэн. Бодолтой. Нэгдүгээр курстээ ороод дуулчихж байгаа юм. Төгсгөлийн дугаа хийчихэж байгаа юм. Өө чи 4-р курс сая хүртэл дуулсан биз дээ. Тий, сая 3-р курстээ дуулж штэ. За. Нэгийнхэнтэйгээ. Тэгэхээр одоо тэр хүмүүс гайхсан бах уу нэ одоо уйлэрсэн юм бахтай энэ одоо. Байнга л улираад идэг хүүхд. 2 жилийн өмнө дуулж ирсэн хүүхд гэдэг. Тийм тэгсэн бах өө хөр. Тэгээ одоо ингээд манай тэнхмийнхэн дунд нэг юм яриа байдаг л та. За. Бид нэр Хүмүүлгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхмийг ер нь жүжигчнэр төгсөж гинэ алтан бусаар. Гэдэг тийм. За энэ тал дээр нь хэр нийцэж байна? За яг би бол тэрийг тоглоом шомлон болгож ярьдаг л гэж боддог байхгүй юу. Тэрнээс иш яг суйсийнхан бол үнэхээр ингээд бүр яг жүжигчин болох гол гарч ирдэг байлгүй дээ. Бид нар яг нэг удаан үнэн 10 секунд бол жүжиглчихэд байгаа шүү дээ. Бид нар чинь бүр дөрдөө орохын тулд бүр ингээ хамаг амьдрал нь бодогдоол ер нь амар хэцүү байдаг. Тэгэхээр бид нар бол яг үнэндээ миний хувьд ч тийм миний бодлоор бол тийм жүжигчнэр төгсөөд байгаа юм биш л дээ. Зүгээр яг нэг өөрийгөө жоохон нээж сурж байгаа гэж ойлгож. Тэрнээс Свissтэй ингээд Свissийнхантай харьцуулахад бол мяал гэж боддог. Тэр бол бас ойлгомжтой л доо. Гэтэ яг нөгөө маань тэнхимчи их соёсаас их урууч шарвж орж ирсэн хүмүүс их зөндөө байдаг штэ. Тийм. Одоо таны үед сараа сууж байна. Гэтэ нэр би бас тэгж боддог. Жүжигчин болох бас хүсэлтэй байж агаад тэгээ жүжигчний мэрэгжил ер нь одоо жүжигчнэр төгсөөд өөр юу хийн жүжигчнээ л шүү дээ. Өөр хөрөх чадвар байхгүй шүү дээ. Сэтгүүлч их юм бол энэ ядаж олон танигдж байгаа жүжиглчмээр шүү дээ. Тэгж бодож бас яг орж ирж байна. Тэгээ би бас амар тийм олон тал руу хөрвчих боломжтой мэн гэж бодож ирсэн л дээ. Анх би чинь төгсөөд за өөрөө үнэхэр мундаг өөл жүжигчийгээ явчих юм байна. За тэгээ бүр маркетингийн албар руу ингээ ороод явчих болох юм байна гэд. Ер нь их тийм хөрвөх чадвар сайтай мэрэгжил гэж бодож орж ирж ирсэн. Тийм ер нь би ч гэсэн тэгсэн шүү. Тэгээд угаасаа ялангуяа манай хүмүүнлэгч нь бас айгүй мультимедиалагчтэй тий. Бүр олон тал нөгөө нийтлээж чинь зохиолоож гаргах чинь камера барь чинь хөтөл чинь жүжиглэл чинь одоо юу вэ тий. Тийм л байна да. Тэгээд яг сая жүжиглэлтэн дээр бол таныг бол бас магтмаар байсан шүү. Тэр тэнхмийн танилцуулган дээр тэр сүүлд бас их мондөг жүжиглэж байлээ. Тэр ихтэй бас хэцүүсэн. Би бол тэр дүрсийг тань харж чаад ангийнхаа 2 хүүхдийг бишрэн магтан сууж байгаа. Найз нь гэж харсан шүү. За баярлалаа. Тэр ер нь яг анх санаа нь яаж гарсан яг тэнд ингэ сууж ийгсэн. Санаагүй. Би тэр хоёрыг дагаад явж исэн юм. Нөгөө нэг манай хичээлээрээ орох болоогүйсэн билүү. Биш би нөгөө нэг англиний багийнхантайгаа рил хийх гээд тэгээд нөгөө нэг сул баахан хугацаа байгаад байгаа хгүй тэрийг хүлээгээд. Тэгээ энэ хоёрын нөгөө танилцуулга хийж байгаа гэхээр нь за би тэгвэл худлаа үнэн дагаад сайхан камерыг чинь барьжээ гээл тэгсэн чинь манай хоёр л бодсон юм шүү. За одоо яг энэ дээр нэг юм налгад чээс сууж явах хүн ер нь хэрэгтэй юм байна. Чи суучих. Гэл тэгэл ерөөсөө тэр өдрөө тэгэл суугаал нэг 2 удаа бичүүлсэн үү. Тэгэл болцсон нөө. Ер нь рил хийхэд ер нь хэрэг хэцүү байт юм бэ. Одоо Санчирмагч хоёр бол ер нь бол доктортой тийм рил гаргаж байгаа штэ. Ер нь барыг цаг алдалгүй жоох гаргадаг штэ. Тийм Санчирмаа бол түлхүү амар хийж байгаа. Би бол жоох хичээд байдаг бол. Одоо ингэмээр аахгүй. Одоо ямар рил хүнд хүрдэг вэ гэхээр хөвгөлтэй. Нэг юм тэнэг рилүүд. Одоо уушлаарэ тэнэг л санагддаг гэж. Тэгээ тийм рилүүд айгүйх явдаг. Тэгэнгүүт одоо би нэг энийг ингээд нэг ухаарчаасаа ойлгочоосоо нэг иймэрхүү агуулгатай юм ингээ хийнгүүт мянган үздэг байхгүй юу. Тэгэхээр миний уран бас аюу хугарч байгаа. Хийж байгаа үний үед. Тийм тэгээд би ингээд жоохон одоо хийхээ бол арайч болохгүй л дээ. Ер нь бол ингээд нэг юм хэрэгтэй мэдээллийг бол ингээд шантрахгүй хийсэн цагт хүн хизээ нэг цагт олж үзчихэл таараа. Тэгээд тийм болохоор тэгээд нэг тийм байна. Одоо тэгээд бид нар нэг бүжиглт дуулаад багш тий. Тэгээд бүжиглт дуулаад тэр маань их сайн явж байгаа. Сэтгүүл мэрэгжлээ сурж байгаа. Ер нь энэс өөр нууц авьяас байна уу? Бид бүхний мэдэхгүй. Авьяасаа. Тийм. За сайн яг бүжгэлдэг гэж бид нар мэдээд авчлаа штэ. Подкаст сонсож байгаа сонсогчд маань таныг бүжгэлдэг юм байна гэдгийг дээд доод курсгүй мэдээд авчлаа. За тийм шүү. Гэхдээ тийм алдаг бол биш ээ. Их байр эзэлж исэн юм байна. Мундаг бүжгэлдэг байсан юм байна гэдгийг мэдээд авлаа. Тийм. Би ч одоо 10 жилдээ бол нөгөө урлагаараа бол байнгын л толгойлж явдаг байлаа.
урлагаа баг нөгөө нэг бэлдэж мэлддэг ангийнхныгаа. Тэгээ бүжиглэх айгуу дуртай хөхт байсан. Тэгээ би бүр ингээд нөгөө нэг хошишоо үзэхээр нэг ард нь хөхтөд ингээд амар гоё ихнэр бүжиглээд байдаг шүү дээ. Том болоод энэ л болъё. Тэгэж бас айгуу боддог байсан шүү дээ. Тэр бол нөгөө бас жүжигчнээс л гарч ирж байгаа юм бол та. Тийм. Тэгээ би бас хурганд уулцдаг шүү дээ. За багш нараа сонсоод аваарай. 2 сарын хугацаа байна. Дуулдаг гэж шүү. Бүжиглдэг юм байна. Ашиглаад аваарай. Ингээд мэдээж тэгээд азаагаа бол яаж гүцхүү те. Нэг бас нэг сол таг солгоогод бол бас дуулцдаг аа. Тийм байна. Тэгэд өөр авиас гэх юм бол алга та. Яг авиас гэвэл байхгүй шүү дээ. Одоо зүгээр яг могч одоо авиас юм уу? Нэр нь яг байгаа тий. Тийм. За хизэнээс яг хийж эхлэх сэтэл төрөв. Яг уу. За ийм манай ээж өөрөө яг чинь. Яг юм багш. Гэтэ яг ковид үеэр ээж яг эхэлсэн санагдчихэв. Тэгээ тухайн үедээ би ерөөс юм яг мог сонирхох зүгээр. Юм ягоор яадгийг л гэж бодчихлаа тухайн үедээ. Тэгээ угаасаа надад ийм уян хатын юм байхгүй. Яг балет чиг төсөөлж ирсэн. За би бас ингэжсэн шүү дээ. Балетанд явуулна гэдэг ээж намайг нэг бүртгүүлдэг байхгүй юу? Тэгээ бүхэлд 150 сая төгрөг өгчөөд би нэг л удаа явсан. Тэгэл яг тэнд ингээд салтаагаа дэлбэрлүүлж бүр алгаж ийсэн заяа. Йоо бүр. Тэгээ тэр бол миний зөвхөн дүлтэй. Тэгээ тэрнээс хойш нэг юм сунгалттай юм хийн гэхээр ингээд улах гаддаг болсон баа. За тэгээд ээж ингээд йогийн багш тэгэл ингээд наад ингээд юу н хилээлээд байсан. Йогд явахгүй мүү гээд. Тэгээд нөгөө нэг ээж над дээр туршлага хоригдлуулъягээд би шавь нуулж ороод хүчээр анх йог сурч ирсэн. Тэгээд одоо яг ингээд нэг юм ойлгоол нэг одоо өмнө жилийн би ч гэсэн миний хувьд бол тэнэг байгаад байхгүй. Тэгээ яг одоо ингээд нэг арай нэг жоохон ухаан суус юм уу да. Тэгээд ингээд йог бясалгал хоёр чинь бас ингээд хосолж орж ирдэг. Тэр хоёрыг ингээд хийхээр энэ бол үнэхээр нэг айгүй гоё зүйл байсан юм байна гэдгийг ойлгож авсан. За тэгээд йог хийх, бясалгал хийх юу н ач тус юу гэдэг юм бол. За одоо чиний нойр гүтдгүү чи юу н? Юу нойр гүтдэг. Тэг юу н манай уухийн дийлэнхтэй тийм байдаг шүү дээ. Тийм нойр гүттэй. Тийм тэнгүүд йог хийхээр айгүй 50 унтдаг байхгүй. Ядчил би ингээд 7 цаг бүтэн нойртой унтч чаддаг. Өмнө бол би дандаа дундуур нь ингээд сэрээдэд байхгүй яагаад ч удаа шейкгээд сэрдэг юм уу? Яг яах гас сэрдгээ би юус ойлгодгүй. Тэгэд яг йог хийсний дараа ингээд айгүй тайвширдаг заяа чи нэг тасгал нэг гүүж агаад амархаа нэг гоё мэдрэмж өгдөг та. Яг тэрэн шиг тэгж унтдаг. За нэгдүгээрт ингээд надад хамгийн таалагдсан юм тэр нойрны асуудал байлаа. Тэгээд миний би ч одоо ингээд тонгоох юм бол доошоо хараад ингээд тонгоох юм бол миний гар шалан төрдөг байсан байхгүй. Тэгсэн чинь одоо бүр ингээд нугарч уграад бүр хурж ийна. Тэр чин дүнжил тасралтгүй би нэг 2 сар явхад гэсэн байхгүй. Маш тосоо өгöd ихсэн байж тээ. Тэнгүүд одоо угаасаа юм хийхээр тэр нь ингээ урагшлахгүй бол хүн чинь уурлаад хайдаг штэ. Тэнгүүд йог бясалгал хийгээр ингээ нэг агцтай байж штэ. Надад нэг ингээ нөлөө өгөөд байна. Тэнгүүд хүн дуртай болохоос өөр арга байхгүй. Тэгэл би нэг жоохон дуртай болж гисэн. Тэнгүүд бясалгалыг бас сонирхоод хажуугаар нь эхэлчихэж байгаа. Тэгээ би бас сонирхолтой юм ирдэг. За. Одоо чи юу ингээд хэр төвлөрдөг гэж боддог вэ өөрийгөө? Хичээлийн тал дээр төвлөрдөг. Гэхдээ яг ингээ бодоо энэ подкаст эдитлэх ч юм уу те. Иймэрхүү видео эдитлэг дээр суух болохоор яг суучдаг. Яг цаг ингээд төвлөрсөн байдаг. За тэр чинь хүртэл бясалгал. Чиний ингээд ер нь бол бясалгал чинь ингээд төвлөрөл байгаа даа байхгүй. Тэгээ бас нэг бодлын өөрийгөө анзаарах. За ингээд нөгөө нэг одоо амьсгал авал нэг одоо бясалгал хийн гэхээр хүмүүс чинь ингээд суугаад идэг штеп. Нүдэ анаад. Тэр бол өөрийнхөө бодлыг анзаарж байгаа. Өөрийнхөө дотор руу орж байгаа гэсэн үг. Бодлоо цэцэлж байна гэсэн үг юм биш. Бид нар амьдрал тутамдаа юу ингээд хийж байгаа юм маань яаж бас бясалгал болоод байна вэ гэхээр би бас ингээд хичээлээ ихтэй айгу төвлөрчдөг хгүй. 3 цагийг бол би ингээд үеийн хурд өнгөрчихөж байгаа юм уу гэд мартцсан байдیں۔ Тэгээ бас ном уншихтаа би аяух төсөөлдөг баггүй юу. Тэр ном унших гэсэн чи бас аяух төсөөлдөг үү? Яг ном уншдаг төсөөлөлөөсөө одоо яг нэг газрын уншиж яхад нэг газрын дүрслэлүүд явдаг шүү дээ. Тэрийг ер нь дотоо жоохон боддог л байсан. Таны иймэрхүү дүрслэлтэй газар байгаа юм байна да гэдэг. За тэрийг бид нар ингээ өөр юм бодохгүй л тэр номоо төсөөлөөл хахаар тэр чинь бас бясалгал юм байна. Тэгэхээр ингээд ер нь яг юунд хаан төвлөрж ийн тэр чинь ингээд бясалгал байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд яг хүн болгон бясалгал заавал ингээд нүдэн анаас суугаад хийх биш. Яг төвлөрж гинэ гэдэг чинь бас бясалгал байгаад байгаа. За одоо ер нь таны амьдралын хэм маягийг яг яаж явж байна? За одоо сүүлийн үед л айгүй завхарж өгч гинөө.
Тэгээ ер нь бол хүмүүсийг бодох юм бол би чи эрт унтдаг гэж боддог. Ээж чинь шууд 10 гээл Wi-Fi унтраагаал унтаад өгч тахгүй. Тэгээ уг нь би хичээл нөгөө юм байна шүү. Тэгмүүд тэрнээ ингээ уралдаал зүгээр хамаг юм хийгээл 10 гээл тас гээл хамаг юм дуусгадаг байхгүй. Гэтэ бас яг 10 дунд нэг чинь тань эрүүл мэндэд бас тустай л да. Тийм тэгээ сүүлийн үед бас чадахгүй л байна л да. Нэг 11 миг бол өнгөрөөчөөд байгаа. Тэгээд нөгөө бас би нэг 7 хоног бас йог хийгээгүй явж гин. Тэгэнгүүт нойргуутаад эхэлчих чинь шууд буцаад нормасаа гараад эхлэнгүүт. Тийм ингээл тэгээ би ингээ унтхангууд нөгөө нэг ингээ айгүйх бодол орж ирдэг. Тэгээ бодлоо зэгцэлж бас чадахгүй байна. Тэгээл ингээл жоохон холдоод эхлэнгүүд л бас хэцүү байх шүү. Тэгээ энэ хаврын бас ядаргаа ч юм уу мэдгүй байна уу. За тэгээд манайх ер нь бол бас гайгүй зөв хоолж молчдөг. Эрт унтчихдаг. Тийм байлаа. Их тийм эко айл байна. Тийм нөгөө дандаа ээжийнхаар ээжийнхээ өгнөөс гардгүй болохоор. Ер нь йогт юу хідэн цагийг зарцуулд юм бэ? Яг хийх хийхээрээ. Ер нь бусад багш нар бол ингээл цагийн л йог гэдэг байхгүй юу? Манай ээж бүгд 2 цагийг зарцуулдаг байгаа. Ингээ шавасана гэдэг чинь чи ер нь йог хийжсэн үү? Йог хийгээд ингээд дуусны дараа хэвтүүлж унтуулдаг байхгүй юу? Тэнгүүд ээж ингээд нөгөө хүмүүс нь угаасаа амар нийгмийн стресс юу амар байгаа штэ. Тэг ядаргаа амар байгаа. Тэнгүүд хүмүүс тэнд ингээд баг 20 минут унтчихдаг. Тэг би бас ингээд унтчихдаг. Ер нь хэдэн минут унтах хэрэгтэй вэ? Ер нь бол 10 минут л амрах хэрэгтэй. Тэгсэн чинь бид нэрийг 20-30 минут унтчихдаг байхгүй. Тэгээ ээж ингээд сэрээж чадахгүй. Тэгээд ер нь бол нэг 2 цагийг йогтаас зарцуулчаад идэг. Хичээлд ер нь бас ер нь дийлэх цагаа зарцуулаад байна тий. Би ер нь дээр нэг гадуур кофе шоп моб тэгээд номын сан дээр сууж ингээ хичээл хийж чаддгүй. Яг гэртээ хаалгаа хааж агаад тэгэж төвлөрч өөрийнхөө 5 дахыг олж байгаа тийм. Тэгээ би бүр ингэжсэн шүү дээ. Одоо хэдгээр курслээ 3 дугаар курст ч лөө ингээд бүр яг заа юу. Яг 12 цагийг би суудлаасаа босоогүйгээр за яг нэг шейк гэж нэг 2 удаа боссон баг. Тэгээд тэгж яг хичээлээ хийдэг байсан билээ. Бас одоо бас яг тэгж чадахгүй байна. Ажлын хинээтэй гэж ярьдаг шиг хичээлийн хинээтэй хүн байсан байх нь шүү дээ. Тийм тэгээд яг би бол тийм амар бол сурдаг хүүхэд бол биш шүү дээ. Зүгээр л ингээд яг надад ингээд судлах юм бусад хүүхдүүд бол ингээд надаас илүү IQ-тэй ч юм уу ингээд хурц юм хийчихдэг байхгүй. Гялс хараад ингээл хийчихье гэл манай ангийнхан бас тийм. Тэгэнгүүт нөгөө нэг би болохоор нилээн нухчиж юмыг ойлгодог хүн болохоор надад айгүйх цаг хугацаа хэрэгтэй байдаг. Би сая нэг асууж байгаа Марта сая саналаа. За. Сая өнгөрдөг 100 өөр Солонгос явж ажил хийж тэгсэн. Ирсэн тий. За энэ шийдвэрийг хэрхэн гаргав? За ерөөсөө ойлгомжтой. Манай Солонгост болохоор харалсан ихч маань байдаг байсан байгаа. Тэгээд тийшээ ер нь манай ихч ахнар бүгд оюутан багтаа явж ингэж ажил хийдэг. Тэгээд би нөгөө нэг 90 гарсан штэ. 90 гарсан чинь гинт ээж хүүе одоо паспорттой болсон юм чинь. Одоо шууд Солонгос явъя. Визэнд ор. Тэгээд шууд визэнд орж исэн. 90-ээс ирчээд шууд визэнд орж исэн баха. Тэгээд угаасаа оюутан гэдгээр орох юм бол угаасаа боломж амар хурдан шууд гарчдаг. Гэхдээ бас Аз юм бэлээ. Яг хамт өгсөн хүмүүс бас зарим нь гараагүй, зарим нь гарсан. Тэгэнгүүт тэгээд минийхээ гараад тэгээд би тэнд ч одоо яг сар нэг сар 20 хоног ч юм уу тий яг буудлын ажил хийсэн. Ер нь одоо ингээд тэнд та дан ажил хийж байгаа шүү дээ. Тэнгүүд тэнд одоо сурж байгаа оюутнууд Солонгост монголчууд маань сурангаа ажил хийдэг. Тэнгүүд яг тэр хүмүүстэй харьцуулах өөрийгөө харьцуулж үзсэн үү? Би энэ Монголда арай жаргацсан байна гэж үү? Тийм бодсон. Тэр нөгөө нэг буудлын ажилч өөрөө заваа ажиллахгүй юм бэ лээ. Одоо тэрийг ингээд 4-5 жил хийцэн ихчнэр байгаад байхгүй бүр гашцсан. Тэгээд тэд нар ямар ч зовлонгүй хийдэг. Тийм. Гэтэ ийм байлээ. Яалчгүй тэд нар ингээд одоо миний ажигласнаар бол тэр ихчнэр орой алга ирэх удаг. Сүүж эсвэл юм пив дандаа удаг. Тэгээд тэд нар нэг ийм гой бие сэтгэлийн жаргалтай байдлаа архинаас аваад байгаа байхгүй. Наад үнэхээр ийм одоо ингээ би харахад бол тэд нар нэг ийм харанхуй нүхт ингээд нэг 4-5 жил амьдэрсэн юм шиг надад харагдсан. Тэгээ би бол эндээ бүр үнэхээр жаргацсан амьдраад байгаа байхгүй. Ингээл дуртай үедээ гарч ороод дуртай ажиллаа хийгээл дуртай хичээлдээ сурч индээ. Тэнгүү тэр ихчнэр ингээд бас харалцсан. Тэгээ тэр нүхнээсээ гарч чадахгүй. Тэгээд нэг юм байнгын нэг ажиллаа өдөржин хийнэ. Ямар ч ахиц дэвшил байхгүй. Хэл сурахгүй. Тэгэхээр надад бол айгу нэг бодлын өрөвдмөр тэгээд нэг юм айгу хэцүү санагдчихсан. Гэтэ нэг тухайн өдрийнхөө ажлын ядаргааг бас алкоголоор тайлаад байна тий. Тийм тэгээд би бас зүгээр байгаагүй. Тэр их нэртэй бас юм ярмаар санагдаад. Тэгээд ингээд бас нэг хамт сууж хаяа уусан байгаа. Тэгээд тэр хүмүүс яг нөгөө хүн ер нь ингээ халамцсан байх үед нэг хамаг сэтгэлийнхаа дотоод юм уудалдаг шүү дээ. Тэр хүмүүсээс ер нь тэр хүмүүсийн ярьсан ярианаас ер нь ойлгож авсан зүйл байна.
Тийм би яг нэг л удаа яг тийм том одоо яг 4 5 гарцсан тэр ихс нэртэй сууж үзсэн. Тэгээд бусад үед нь нөгөө шинээр ирсэн нөгөө бах оюутнуудтайгаа байсан болохоор. Тэгээд яг тэр үед болохоор ингээл яг 4 5 жил яг 5 жил илүү яг энэ ажлыг хийгээд энэ буудалтай байгаа. Тэгээд эндээс юусэн холдоогүй. Тэгээд нөхөр хүүхэд нь одоо Монголдо яг хүүхэдтэй гэсэн нөхөр хүүхдтэй уулзаагүй 4 5 жил болж байгаа. Тэгээд нөгөө нэг бас амьдралын сонсон чинь ингээл нөхөр нь араар нь тавьсан. Ер нь нэг ч олигтой юм яриаггүй. Үнэхээр л тийм хэцүү л амьдралтай юм шиг санагд. Тэгээд ингээд эндээ мөнгөө цуглуулчаад нөгөө Монгол руугаа явуулахаар тэгээд нөхөр хүүхэд нь үрцэн ч юм уу. Тэгэл дахиад нөгөө өрийн төлөхөд энд ажиллаж идэг. Яг нэг тийм их чинь кейсийг бол сонссон. За Солонгост очих нөгөө нэг аим угсаа гоё байгаа штэ. Шинэ орчинтай тий. Өө өстө гоё штэ. Нөгөө кебаб одуудтайгаа хамт нэг агаар амьсгалахаар чинь бас сайхан юм бэл штэ. Тэгээ яг ажил хийгээд ирэхээр нөгөө хөрсөн дээр буудлаа юм бол та. Тэгэл 0 цэвэрлээл хүний өтгөн шингэндээ зурлалтахаар бас амар юм бэл. Тэгээ яг нөгөө энэ төр зуурын гэдэг утгаараа бас уунд аваад гарч байгаа юм бол та. За тэгээ буцаа Монголд ирэх мэдрэмж юу ямар байд юм бэ? Монголдо ирэхэд ямар ч гэсэн гоё л байсан. Тэгээ би бас мөнгөтэй ирчих штэ. Мөнгө цуглуулсан. Тэгэл сургалтынхаа төлбөрийг хийхээр хэмжээний мөнгөтэй ирсэн. Тэгээ тэгэхэд бол надад амар гоё санагдчихсан. Ингээл хөөх би өөрийнхөө хөдөлмөрөөр ингээл ээжийнхаа нэг ч ихсэн ачааг бас хөнгөллөө гэж бодож исэн. Тэгэл манай Монголын агаар нэр амар гоё. Бүр босод орон ямар байдгийг би бол мэдэхгүй штэ. Солонгост бол ингээд Инчоны тийм чиглээс гадна пип бит байхгүй ингээд яг ийм хоёул одоо энэ студийн орчинд байгаа юм шиг яг ийм л агаараар амьсгалдаг задгаа агаар юусоо байхгүй. Тэгэл яг инчон дээр буусан чинь би бүр ингээд халууцаад бүх юма тайлчмаар санагдаад. Тэгээд ингээд нэг юм дутуу амьсгалаад байгаа юм шиг санагдаад ёо. Би бас анх 2016 дурдуурын тогтоо анх явчаад яг ингээд буусан чи гэл бүр ингээд нэг юм агаар чаддгүй. Тэгээд би ч нөгөө хөтөө ажилласан. Тэр үед болохоор нэг хаяа нэг хүүтэн болоодсэн байхгүй боромор ороод яг тэр үед нэг юм задгаас салхи явдаг зү. Йоо тэгэл ямар гоё юм бэ гэл тэрэндээ амар ингээл жаргалтай зү. Тэснэ ямар ч чигний үнэр байдгүй яг монголын нэг юм хөрсний үнэр байдгүй гэх юм уу. Тэгээд яг Монголдо ирэл тэр үнэрээ үнэрлээл. Тэгээд өмхийн үнэрээ үнэрсэн ч надад сайхан байсан. Би яг энэ асуултыг асуусан бэ гэхээр би өөрөө 2 удаа Солонгос руу явж байхдаа нөгөө ажил ямар нэгэн байдлаар ажил хийгээгүй. Зүгээр л нөгөө нэг зугаалж зугаалж ямар гоё би зугаалж аав ээжийнхээ боёнд зугаалж явсан болохоос ч нөгөө яг нөгөө ажил хийгээд ирж байгаа хүний сэтгүүлгээр яг ямар үдийн бодол гэж бодож асуулаа. Манай аав ч гэсэн одоо ингээ байнга нөгөө Солонгост 90 очин байдаг ногоон визэд болсон. Аав ямар гоё. Тийм. Сая хүртэл ингээ хэд хоног өмнө явчлаа. Одоо сарын дараа ирнэ. Тэгэхээр чиний виз бас асуудалгүй юм шүү дээ. Тийм ер нь бол асуудалгүй болсон байгаа. Тэгээ бас аав ер нь тэгж ярьдаг байхгүй юу? Орой ингээл видео кол штэ. Гэтэ заавал нэг пи уучаад унтлаа гэж ярьдаг байхгүй юу? Бас ямар хар ижил хийд юм уу? Тийм. Ийса ер нь их хвчлэн ийса. Ер нь тийм тэнд байгаа хүмүүс ер нь архиар л өөрийнхөө одоо тэр жаргалтай амийг одоо ямар ис гэдэг лээ тэрийг гаргаж ярьдаг юм шиг юм. Доп заяр биш мэн за. Харин хүмүүс яг нэг ажлынхаа ядаргааг л яг тайлах юм болдгоо шууд унт хийхээр унтч болдгоо. Яалчгүй нэг нойрны юм гээл нэг ганц 2 PM ч юм уу нэг тиймэрхүү муугаал унт тийм гэсэн. Тэгээ би яг тэр үед яг яаж харамсан бэ гэхээр тэр үедээ би нэг яг бяцлаглын бас мэдлэгтэй байхгүй яаваа. Хийжсэн бол нэг арай бас тэ арх уухгүйгээр өөрийнхөө ингээд сэтгэл зүг бас аваад гарчих байсан юм гэж бодсон. Гэтэ тэнд яг тийм цав гарч ийн үү? Над бол гарсан нөгөө нэг олон улсын бодол. За зарим махран хүмүүс бол ингээд өдөр шөнөгүй ажилдаг байхгүй. Миний хувьд болохоор би ч одоо тэнд бас байнгын ажил хийх гэж ирээгүй штэ. Тэгээ нэг бас амралттай баймаар энэ тэнгүүд яг одоо оюутнуудын хувьд гэх юм бол юм олон улсын буудалд ажиллажвал яг л 5 гээл одоо хідэн ч ор татсан хідэн өрөө цэвэрлсэн ингээ амрах хэрэгтэй байхгүй. Тэгээ би бол өдөрт 12 өрөө ингээд цэвэрлэх нормтой. Тэгээд тэрийгээ ингээд эхний 5 өдөр бол ягач гүцэхгүй заяа. Тэгээ сүүл рүүгээ бүр яг ингээ гашаад иржсэн чинь тэг явах болсон. Тэгэл 5-аас хойшоо би завтай гэсэн. Тэгэхээр йог бясалгал ер нь йог бясалгал чинь тийм амар их цаг авахгүй шүү дээ. Тийм болохоор тэгээд уг нь болох байсан юм бэлээ. Тэгээ би өөр хийгээгүй. Манай подкаст ер нь өндөр төтөшийг хандж байна. Одоо доод орж иж байгаа дүүнер та ч юм уу эсвэл одоо сурж байгаа доод курсын дүүнер та ч юм уу хандж хэлэх үг ер нь байна уу? Зөвлөх үү юу? Ямар ч л байсан зүгээр л одоо би ингэмэр санагддаг байхгүй. Би хүмүүсийн зөвлөгөөг ингээд сонссон ч гэсэн яг тэр зөвлөгөөг 100% дагж чаддгүй. Тийм болохоор хүн ер нь ингээд
яг үзэх хэрэгтэй юм аа. Үгүй ер нь ухаарыг гэж бодж ивэл тэр юм аа тэгээд ингээд давж туулныхаа дараа л ухаарна заяа. Би энд минь хэлээд тэгж болохгүй шүү гэж хэлээд ерөөсөө хүн бол ойлгохгүй юм шиг надад санагддаг. Зөв би өөрөө тийм хүн болохоор. Тэгээд тийм болохоор ер нь өөрөө алдаж он тэгжиж ер нь юмыг сурна. Тэгэл одоо тийм үлэн. Тэгээд одоо үед нөгөө нэг мартагдсан байгаа юм болохоор нөгөө өөрийгөө анзаарах гэж би яриад байгаа шүү дээ. Одоо нэг бясалгалдаач бас яасан юм биш. Тэгээд хин чи одоо өөрийнхөө яг юу дуртай. Тэг хэрвээ өнөөдөр өгөх юм бол чи яг юунд харамсгаа мэдхүү. Хэлж мэдэхгүй байна. Тэг ингээд би өөрөөсөө яг нэг юм 5 асуулт ингээд тавьчаад асуух гэсэн чи үнэхээр чадахгүйс байхгүй. Тэг би одоо өөрийнхөө сэтгүүлчийн мэрэгжил дуртай гэтээ яг дуртай гэдгээ бас сайн мэдэхгүй. Тэгэхээр ингээд хүн ер нь өөрийгөө ер нь яг ойлгодог байгаа байхгүй. Тэгээд ингээд ээжийг ажиглаад ангууд ээжийн үеийнхэн болохоор ингээд нэг 50-аас за яг 40-оос дээш насныхан ч юм уу те одоо 45-аас дээш гэх юм уу. Тэд нар болохоор ингээд нөгөө нэг одоо өөрийнхөө дуртай дургүй ажиллаа ингээд 20 жил хийцэн. Тэгээд ингээд хүүхдүүдээ гаргаад том болгоцсон. Тэгэл яг нэг өөрийнхөө дуртай амиг бодд юм шүү. Би хэн блэ? Би яагаад одоо нөгөө нэг яг юу хийх ёстой байлээ? Би юунд дуртай байлээ гэдгийг 45 наснда хүн ойлгоод шүү дээ. Тэнгүүд одоо би энэ залуучуудыгаа гэх юм уу? Яг ингээд өөрийгөө одооноос нь жоох анзаараад эхэлчихээсэ. Яг ингээд юунд дуртай байлээ. Тэгээд яг юунд ингээд харамсч авдаг. Тэгээд юугаа ингээд хийхийг хүсэж байгаа илээ. Тэгээд тэрийг нэг жоохон анзаараад эхэлчихээсэ л гэж хүсэж байна. За, их хүнтэй зөвлөгөө байлаа. Доод орж ирж байгаа, шинээр орж ирж байгаа элсэгчид маань болон доод курсын дүүнер маань бас сонсоод аваарай. За, тэгээ энэ хүн маань бас 2 сарын дараа төгснө. Тэгээ энэ хүнийгээс ашиглаад аваарай. Дуулдгийм байна, бүжиглдгийм байна. За, рил дээр ямар нэгэн тусалцаа эсвэл энэ хүнтэй бас холбогдож болно. Тэгээ шүү дээ. Тэгэл угаасаа дурсамжл үлдэн шүү дээ. Тийм болохоор бөөндөө нэг аль болох бөөндөө л рил хийгээд үлдээчүүл ямар устдах юм биш дээ. Тэгээ энэ подкаст ч гэсэн ер нь одоо бид нар энд хийж байгаа ч гэсэн дараа нь төгсөөд 5-10 жилийн дараа сонсоход амар гоё дурсамж байхгүй юу? Тийм ёо ингээл ирээдүйд бас яг яах бол гэдэг бас сайн юм те. Та бас нэг нэмээд хэлж байгаа. Хүмүүс нөгөө ингэж байдаг шүү дээ. Нөгөө ирээдүгээ ч юм уу ингэж ажиллахаар ирээдүйнхээ юм санаа зовоод ингээд бас яваад идэг. Болоог өмнөдлөө. Тэгээ бас өнгөрсөндөө ёо би тийм ийдэж гээл харамсаал яваад идэг. Одоо цагтаа ерөөсөө амьдрахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бити тэр ингээ болоог өмнөдлөө бас харамсаад байгаарэ. Бас ингээ өнгөрсөнд болсон бол зүгээр одоо болоод өнгөрсөн чи яах вэ те? Шууд хаях хэрэгтэй. Тийм. Тэгэл ингээл яг л одоо цагтаа амьдрах юм бол ер нь бүхэн л нэг тийм жаргалтай амьдрах юм шиг санагддаг. За ирээдүйн цаг гэж нэг юм ярьлаа шүү дээ. Одоо ер нь өөрийгөө ирээдүйг ер нь төсөөлж байна уу? За 10 жилийн дараа гэж шууд тухтаа заач. Гүдээ би бол ер нь тэгж харин нөгөө нэг одоо ингээл бид нар юм урам зориг авах гал хүмүүсийн подкаст энэ төр сонсох хэрэгтэй. Ирээдүгээ төлөвл ийм л байх хэрэгтэй энэ төр гэлдэг шүү дээ. Зорилгоо тодорхой. Наач ерөөсөө тийм бодох юм байдгүй байхгүй юу? Би ирээдүгөө ер нь төсөөлмөөргүй төсөөлж яах юм. Одоо яг энэ байгаагаа тухай цаг мөчсөнд би ингээ шийдвэрүүдээ гаргаад ингээд явж идэл миний амьдрал яг ингээд болцоод идэг байхгүй юу? Тэгээд би одоо өөрийгөө сүлээ тасны мааттай ч гэх юм уу яаж хийж байгаа л ингээл нэг юм хүмүүнд оронгууд би өөрөө төлөвлөөгүй ш тэрийг тэнгууд тэр нэг юм амжилтаа яваад байгаа юм шиг надад яг хэрэгтэй зүйл болж таарад идэг. Тэгэхээр ер нь бол ямар ч байсан би нэг юм одоо доошоо унжихгүй тэгээ нэг юм бас дундыг баримталж ер нь явж яах лах гэж бодож байна. Ер нь алтан дундаж байх их зүгээр гэж боддог. Ер нь миний бодлоор бол. Ер нь бол одоо таны амьдралдаа баримталдаг зарчим гэх юм уу ер нь юу чиг баримжаач юм бол ер нь одоогоор бол амьдрын биш үү? Одоогоор амьдр. Тэгээд бас би бас ийм юмд амьдр дуртай. Би бүр ингээд ажилд орох анкетанд өртөл бичдэг заяа. Хүнд гайхахгүй амьдрах. Нэг хүний төлөө бас тэгээд манай мэрэгжилч гэсэн өөрөө бас хүний төлөө байгаад байдаг шүү дээ. Тэгээд би бас ингэжсэн нөгөө нэг оюун бат багш ингэ хэлдэг байхгүй бас ариун багш энэ сэтгүүл зүй гэдэг чинь соёнгийн хэрэглэх шүү дээ. Тэрийг би яг өмнө жил илүү энэ жил сонсоод бүр ингэ шоконд ороод. Сэтгүүлч гэдэг чинь бас амар том мэрэгжил байсан юм биш гэд яг ойлгож исэн. Тэгэхээр энэ соёнгийн гэрүүлэх юм мэрэгжил. Тэгэнгүүт ингээ бид нар тэгээ бас яагаад энэ мэрэгжлийг сонгоод ирсэн бэ гэхээр бас хүний төлөө юм амьдэрдэг хүмүүстэй байх магадaltaй байгаа байхгүй юу? Хүнээ боддог тий. Тэгээ тийм болохоор би бол яг хүнд гай болохгүй амьдрах гэдэг зарчмыг ер нь бол бас яг нэгдүгээр курсээс хойш ч үлээ бас баримталж явж байгаа. За энэ удаагийн Токто подкастын 8 дахь дугаарын зочноор 4-р төвшний оюутан номон дээрэгч маань оролцлоо. Энэ дугаар та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За дараагийн дугаар иргэн уулзтлаа.
Тэр баяртай. Лайк, share, subscribe дарахаа мартаоцай.